Эрүүл мэнд эрхэм баялаг. Тэгвэл энэхүү эрхэм баялагийг иргэдтэй түгээгч эрүүл мэндийн салбарыг бид энэ удаагийнхаа дугаараараа онцолж байна. Хүн заныхоо эрүүл энхийн төлөө эрүүл мэндийн салбарт сүүлийн 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган хувийн хэвшлийн эмнэлэг болох Мишель эмнэлгийг танилцуулж байна. Мас агентлагийн Монголд үйлдвэрлэн миний хэрэглээ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хувийн эмнэлгүүдийн анх төгч насан Мишель эмнэлгийг онцлон танилцуулах гэж байна. Ингээд бүгдээрээ Мишель эмнэлгийн үйл ажиллагаатай хамтдаа танилццгаая. Мишель эмнэлгийн ерөнхий эмч мөнх бурман уушиг зүрх шилжүүлэн суулгах хагалгааг их орондоо мэрэгжлийн өндөр түвшинд хийх зорилгынхон хүрээнд Мишель эмнэлгийг үүсгэн байгуулсан түүхтэй. Анх 7 ажилтан 20 ортогоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар тус эмнэлэг нь 60 гаруй ажилтнтай. Эмнэлгийн зорилттой 4 давхар байранда жилд дунджаар 500 гаруй уушигны өвчтөд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаа бол хэд хэдэн чиглэлээр явагддаг. Нэгд бол биднээс амбулаториор үзлэг онцлогоо хийж рентген, клиник, биохим, бактериологийн шинжилгээ хийдэг, үйл онцлогооны шинжилгээнүүд хийдэг, уушигтны уян дуран, рентген зураг, зүрхтний бичлэг, эхо харах гэх мэтчлийн шинжилгээнээс гадна иммунобиологийн шинжилгээнүүдийг лабораториор хийгддэг. Хоёр дахь чиглэл нь бол стационарын хэвтэж эмчлүүлэх үйлчилгээ байгаа. Тэрэнд бол уушигтны өвчтөд, архаг өвчтөд улсуудыг бол хэвтэн эмчлүүлж эрчимд эмчилгээ, сэхэн амьдруулах эрчимд эмчилгээ хийдэг. Тэгээд энэ бол мис ажилбарууд хийгдэг. Уушигтны дуран эмчилгээ, уушигт нь цээжний хүндийн устсан эдэлсэн тохиолдолд курс тавих. Тэгээд цаашаа ярих юм бол уушигтны мис заслын янз янзын ажилбаруудыг бол хийгддэг. Гурав дахь чиглэл нь бол биднээс энэ клиник сувлалын чиглэлээр ажилладаг. Клиник сувлал гэдэг маань бол энэ мислийн дараах мис засал хийсэн өвчтнүүдтэй бол нөхөн сэргээх чиглэлээр явахаас гадна бас өөр эмнэлгүүдэд хийгдсэн мис заслын дараах нөхөн сэргээх физик эмчилгээ, биеийн тамирын эмчилгээ, усан эмчилгээ, янз бүрийн физик эмчилгээний аппарат тоног төхөөрөмжтөр хийгддэг. Бид танаа гэр бүлийн эрүүл мэнд, аз жаргалын хөдөж. Монгол улсын хэмжээгээр халдварын бус өвчлөлийн 1-р амьсгалын замын өвчлөл тэргүүлдэг. За тэр дундаа нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдолтой холбоотойгоор уушигны өвчлөл өндөр байсаар байна. Тэгвэл хүн амын эрүүл мэндэд энэхүү аюул занал хийсээр байгаа уушигны өвчлөлтэй төр хувийн хэвшлийн гарын 5 хүрээнд багтахуйц эмнэлэг эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг юм. За харин Мишель эмнэлгийн хувьд уушигны мис заслыг мэрэгжлийн өндөр түвшинд хийхээс гадна амбулаториор үзлэг шинжилгээ хийн, мис заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг үзүүлдгээрээ давуу талтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж мэрэгжлийн хамт олноор бага бүрдүүлсэн Мишель эмнэлэг нь уушгийг дурандах, угаах, эмийн бус аргаар эмчлэх зэрэг эмчилгээ үйлчилгээг үзүүлж байгааг үзэгч дандуулах гээд таатай байна. За уушиг дурандаж угаах буюу бронхосназ эмчилгээ гэдэг бол ерөнхийдөө цагаан мөгөрсөн хоолоогоор уян дуран оруулж эмийн бодисыг бол өрөвсөлттэй хэсэгт хүргэх цэрсээс тавганшлыг багасгах ийм эмчилгээ юм. За энэ нь бол дан эмийн эмчилгээнээс гадна практикийн хувьд бол их үр дүнтэй эмчилгээний нэг арга байгаа. Манай эмнэлэг байгуулагдаж ирсэн 20 хэдэн жилийн өмнөхтэй ингээд харьцуулаад үзэхэд бол ер нь бол өвчлөл зүгээр бидний статистикаар ихсчээд байгаа юм. Тэр үед бол манайд бол 150-аас жилдээ 180 хүн хэвтэж эмчлүүлдэг. Тэр битгийл биднээс бүр 100-д нь бол эмнэлгийн хааж хаад амрааж явждаг тийм байл. Гэтэл бол жилийн 4 улиралд бол ердөөсөн бужигнаал байнга бошиддаг хүнтэй байдаг. Дээрээс нь бол жилд 600 орчим. Өөрөөр хэлбэл 3 дахин илүү бошиддаг хүн гэдэг. Тэрнийг дотор нь задлаад үзэх юм бол ер нь бол хөгшчүүд, хүүхдүүд, тэгээд жирэмсэн эхчүүд бол энэ агаарын бохирдолд энэ байгаль орчны таагүй нөхцөлд илүү нэрвэгдэж уушигтны өвчтнөр өвчлж гин гэсэн бол судалгаа биднээс хийсэн л дээ.
Бид танаа гэр бүлийн эрүүл мэнд аз жаргалын хөдөж. Уушигны чиглэлээр мэргэшсэн Мишель эмнэлэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2011 оноос Мишель сувиллыг 30 ортойгоор эхлүүлжээ. Мишель сувилалд эмчилгээ сувилгааг хослуулан хийдгээрээ давуу талтай бөгөөд ээж бүрэн лабораторийн үйлчилгээг үзүүлж байна. За энд бүх төрлийн хаалгааны дараах нөхөн сэргийг эмчилгээг хийхээс гадна уламжлалт, бариа засал, физик эмчилгээг хийж байгаа юм. За мөн үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай тоглог орчинд сувилуулах чиглэлээр амралт чөлөө цагийн зөв боловсон өнгөрүүлэлт нь тохиромжтой спорт зал, бильярдын танхим, саун зэргийг цогцоор нь бүрдүүлж өгчээ. Сүүлийн үед сувилалдаа илүү анхаарал тавьж ажиллаж байна. Тэр ер нь сувилалд заавалжгүй өвчтөй хүн хэвдэх албатай биш. Сувилал гэдэг бол одоо эрүүл хүн одоо өвчин тусахгүй гэж өөрийнхөө урьдчилан сэргийлж одоо эмчлүүлдэг газар. Тэгээд ер нь урт удаан наслахад эрүүл сарвал удаан наслах чадвартай болохоос одоо өвчтөй удаан наслах бол хэцүү байх л та тийм ээ. Тэгэхээр зэрэг биднес одоо тэр сувилалдаа бильярд, саун, массаж, одоо усан эмчилгээ, физик эмчилгээ, тэгээд нөхөн сэргээх эмчилгээ, биеийн тамир эмчилгээний одоо цогц спорт заал байна. Сэргээн цас сувилын гол онцлог бол одоо өөрийн эмнэлгийн байр хотод дотор бол байрладаг. Тэр болгон хүмүүс одоо улирлын чанартай хөдөө орон нутг руу одоо яваад ах бололцоогүй. За зарим одоо өндөр наснууд, тулгуур эрхтний өөрчлөлттэй, за бас одоо хоол явах боломжгүй юм улсуудад бол бололцоо олгодог. За одоо хот хөдөөгийн бүхэл үйлчлүүлэгчид бол манайхаар одоо үйлчлүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол давуу тал нь бол манайх одоо мэс заслын дараах сэргээн засах одоо эмчилгээ сувилгаа хийж идэг. Тэгэхээр зэрэг бол одоо мэс засал хийлгэсний дараа хүмүүс одоо боолт илгэх, за тэгээд одоо мэс заслын дараах нөхөн сэргээх тусламж үйлчилгээг авахд бол бүрэн боломжтой ийм газар байна. Эмнэлгийн үйл ажиллагааг чанартай эмчилгээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар нь дүгнэж олно. Тэгвэл Мишель эмнэлэг нь хэвтэ эмчлүүлж байгаа хүн бүртээ наривчилсан үзлэг оншилгоо хийж тусгайлан эмчилгээг төлөвлөдөг нь эдний бас нэгэн давуу тал юм а. За энэ ч утгаараа Мишель эмнэлгээр хэвтэн эмчлүүлж зөвлөсөн үйлчлүүлэгчид сэтгэгдэл өндөр байснаа ийхүү ярьж байлаа. Уушигны нэлээд харахад өвчтэй байсан. Тэгээд энэ сувилд ирж эмчлүүлээд үнэхээр одоо бас маш сайхан бие мань илэрч чинь. Тэгээд зөвхөн одоо эмчилгээ хийгээд төдийгүй нөхөн сэргээ сувил гэдэг чинь түүнд маш хэрэгтэй байдаг юм байна. Тэрийг бол одоо бас биеэрээ яг мэдэрч ингээд эмчилгээний үр дүн гаргаад их сайхан байгаа. Тэгээд ер нь одоо би хүнд өвчтэй болохоор хөдөө гадаа явж тэр сувилд явна гэхээр одоо ядраад бас явж чаддгүй байсан. Тэгээд ингээд хотод ойрхон сувилд ирж сувилуулаад тэгээд эми эмчилгээ хийсэн. Тэрний дараа одоо нөхөн сэргээх тэгэл бүх эмчилгээнүүд хийхээр ингээд эмчилгээ сайхан таарад тэгээд дээрэс нөгөө эмчийн хяналтанд байхлаар өшөө илүү үр дүнтэй байдаг гэдэг л одоо ерөөсөө биеэр мэдэрч байна. Одоо эмч нартай маш их баярлж байна. Өвчнөөс минь салгаад өгсөн. Энэ сайхан эмч нартай доктор профессор сайхан сувилагч нар, асарч нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Анх хэрэгтэй явж чадахгүй бүгдийг байсан. Одоо тэрийг одоо явж чаддаг зүгээр болж байгаа. Одоо эмчнэр нь найрсаг хамтлан төрөн шуурхаа үйлчлэлт юм билээ. Өөрийн орон зайг одоо 23 жилийн турш хадгалж чадлаа л да. Тэгээд бол цаашхан уулын ахаад цаашаа үргэлжин дэмжих одоо төлөвлөгөө бол бий, стратеги төлөвлөгөө. Тэр ойрын зорилго бол биднээс одоо энэ хотын ойрхон нэг 50-60 км-т өөрийн одоо аршаан сувлал барих тийм төлөвлөгөөтэй байгаа. Дээрэс нь энэ уушигтныхаа мэслийн чиглэлийн одоо энэ эмнэлгийн одоо хүрээнд амбулаторид бол компьютер томограммын одоо аппарат бас авч өөрийнхөө энэ одоо тэр оншийг бүтэн 100% тодруулж болох тийм нөхцөлийг бүрдүүлэх зорилттой байж ажиллаж байна. Аливаа улс орны үнэт баялаг нь хүн өөрөө. Тэгвэл улс орны үнэт баялаг болсон хүн амынхаа эрүүл энхийн төлөө сүүлийн 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Мишель эмнэлгийг бид энэ удаагийнхаа дугаараараа онцоллоо. Бид танаа гэр бүлийн эрүүл мэнд аз жаргалын хөдөж